За өдрийн мэнд хүргэе. Нэг хуулийн төсөл өргөн бариад хэлцүүлэх шатанд явж байна. Ямар хуулийн төсөл вэ гэхээр ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт оруулах. Анар гишүүн маань бас надтай хамт энэ хуулийн төсөл дээр ажилласан байгаа. Гэхдээ энэ дээр бас бусад гишүүдэд болоод олон нийтэд тодруулах зорилгоор кибер аюулгүй байдлын талаас нь асуулт асуумаар байна. Одоогийн энэ бидний өргөн барьсан хуулийн төсөл дээр орж байгаа нэмэлт өөрчлөлтөөр бол өөрийнхөө одоо бүртгэлтэй хаягаа шилжүүлэхгүйгээр байгаа газраасаа хамгийн ойрхон байгаа санал хураах байранд очиод сонгуулаа өгөх боломжтой болж байгаа. За ингэхээр тодорхой хэмжээгээр одоо захим үйл ажиллагааны дээр татагдан орж байгаа. Энэ хэр аюулгүй вэ гэдгийг та нэг хэлж өгөөч. Өөрөөр хэлбэл одоо сонгогч би бум очир байлаа гэхэд Улаанбаатарт бүртгэлтэй тухайн үед орон нутагт өмнө говьд ч юм уу ажилдаа явж таарлаа гэхэд тэр хамгийн ойрхон байгаа одоо санал хураах байранд очиж саналаа өгчнө гэсэн үг. За иргэний бүртгэлний газартаа бас бид нар холбогдож ажиллаж байгаа. Ер нь бол боломжтой гэж ойлгосон. Тэгэхээр нэгд энэ хэр боломжтой хоёрт бас аюулгүй байдал талаасаа энэ ямар авах вэ гэдгийг бас одоо та хариулж өгнө. За ажлын хэсгийн ахлагч Анар гишүүн асуултанд хариулъя. За тэгэхээр энийг хариуцж байгаа чиг үүргийн байгууллага нь бол технологийн ерөнхий газрын дэргэдэх үндэсний төв байгаа. Тэгэхээр яг энэ процессын хувьд бол үндсэн чиг үүргээ бол технологийн ерөнхий газар болон сонгуулийн ерөнхиөр хороотой хамтраад өнөөдөр бол технологийн хувьд бол хангалттай найдвартай төвшөнд хамгаалж ажиллаж байгаа. Тэр утгаараа бол таны асуултанд бол би бол процессын зай мэдэхгүй ч гэсэн боломжтой гэж үзэж байна. За өнөөдөр энэ эрх зүйн шинжилгээний хүрээнд юу өөрчлөх гээд байгаа юм бэ гэхээр нэгдүгürt бид нар өөрснөө кибер аюулгүй байдал гэдэг ойлголтоо нийтээрээ мэдээллийн технологийн нэг хэсэг гэж ойлгоод байгаа нь маш том алдаа байгаа. Тэгэхээр энэ дээр сангийн яамны төсвийн бүтцэнд одоо инновац зохион бодлогын байнгын ороо 2024 онд өөрчлөлт оруулсан. За хоёрдугаарт болохоор сонгуулийг одоо дэлхийд дээр захин e-Монгол аппликейшн сайн өгдсөн. Дэлхийд дээр явуулах технологийн бол бүрэн боломжтой ч гэсэн төсөв эдийн засгийн хүндрэлтэй байгаад байгаа. Тийм учраас нөгөө талаасаа энэ нь бол өөрөө технологийн бид нар болцсохгүй эрсдэлтэй байна. Ялангуяа хангалттай хэмжээний кибер аюулгүй байдал төсөв Монгол улсад тавигддаггүй. Он чухал мэдээллийн дэд үтц зөвхий байгууллагууд, төрийн мэдээллийн нууцыг хамгаалж байгаа байгууллагууд маань аудитач хийхгүй тэрийг торгуулах замаар одоо шалгуур үзүүлэлтэнд шанхахгүйгээр ингэж явж байгаа тохиолдолд бид нарт тодорхой хэмжээний эрсдэл үүсч магадгүй гэсэн болгоомжл технологийн ерөнхий газраас гаргаж өгч байгаа. Хамгийн том эрсдэл нь бол ерөөсөө бид нөгөө иргэд сонгогчдын итгэлцлийн асуудал сул байгаа тул энэ бол илүү технологи аюулгүй байдлын асуудал гэхээс илүү та бидний өргөсөн хуулийн дээр бол улс төрийн итгэлцэл сул байгаа учраас эхлээд суурийг тавиад эрх зүйн хувьд суурьуудыг бэлдъя гэсэн байр суурьтай байна. Технологийн хувьд бол одоо төсөв боловсон хүчин байхад бол боломжгүй зүйл бол байхгүй. Нөгөө нөхцөл байдал ч гэсэн аюулгүй байдал анх бүрэн болцоотой гэж харж байгаа. За гишүүд асуулт